За энэ болохоор хамгийн зах их. Тэгээ энэ хоёр дахь. Энэ манай ангийн Ганчимгийн гэр байсан санагдаад байх юм. За энэ болохоор сайн мэддэггүй. Энд одоо нэг багш нарын нэг том хашаа байсан юм да. Багш нарын том хашаа. Эндээс нэг том байшин байх юм. За би чи Тунгагийн хашааг олох гэдэг байгаа шүү дээ. За хөө. Тийм байсан. Тийм байшин тавьсан гэж баймааргүй. Энэ багш нарын хашаа шиг харагдаад байна. Яад хашаа гарчдаг хаалгатай. Энэ юм болов. Дэндэг мөрөв даргын хуучаашаа. Энэ ч магадгүй. Энэ юм болов. За эсвэл энэ ч биш магадгүй. Тэгэхээр бүр хойшилж чадах ямар сони. Нэг бор биш байшин байсан. Энэ юм болоо да. За ийм байна. Тийш анхаагийн гэр тэндээс захад. Тэгэхээр миний бодлоор бол яг энэ л юм шиг байна. За одоо ингээд нэгдүгээр гудамжийг таарад. Ингээд төв гудамжээр байна. Тэр нэг шар байшин. Усны бодог ах шиг байна. Гамбатгай эсвэл байсан. Ингээд энэ бол манай гудамж байгаа. За манайх ч 3 дахь хаалга байсан юм аа. Тэгэхээр 1, 2, 3 гэдээ энэ болж таарч байгаа. Инээдтэй би энд нэг юм сандал хийж ирсэн. Тунгаатай уулзах гээд. Тэгэхээр тунгаатай уулзахаар энэ наваа хашааны энд тунгааг их байсан. Канавэнтэй хаар. Бас хараа тунгаас швестер байна. Ясын болов гэж бодож байна. Энэ байшин байна. Энэ манай хашаа. За манайх тэр байшин биш үү? Тэгж харагдчих. Тэр нэг жижигхэн бор байшин байна. Энэ айл нь урдаа юм юу барьсан юм да. Гэхдээ тэгэхэр чи юу вэ? Хажуудлын айлыг авсан юм бах та. Гэж боддог. Тэр одоо манай байшин шиг л харагдаад байна. За ингэж. Ингээд жорлон байсан газар яг л хэвэрлээ. Жорлон байна. Тэгээд энэ шин дотор юм байна. Тэн нэг саравч байсан тэр байхгүй юм байна. Манай гэр барьдаг дээр хашаа юу байшин барьсан юм байна л да. Тэ энэ нэг жижиг юм саравчиг мэдээсэн ийш нь зөөцсөн юм байна. За ийм л энэ да. Нөө. За ингээд манай гудамнаас ингээд ингэж гараад жалгаар гараад тэгээд тэр чулуун дээр очиод хичээлээ уншдаг байсан. Тэгээд хаяа тэр дээшээ явна. Одоо бол ийм нэг юм барьсан байна. За тэнд хэдэн хүмүүс уулзч юмаа дурсчих шиг байна. За ийм сайхан ээлтэй газар та. Энэ хаваар ерөөсөө хашаа байхгүйсэн чинь битүү хашаа болж байгаа юм байна. Да одоо дараагийн удаа бол тэр хичээл уншдаг чулуу бол айлын мэдлэлд орох юм байна да. За би одоо гудамдаа зогсож байна. Гудамнаасаа гарах гээд тэгээ энд баг насаа өнгөрүүлсэн гэж бодохоор сайхан байна. Сэтгэл жоохон сонирн болж байна. Тэгтээ зүгээр хүний баг нас хүний дурсамж гэдэг бол
тэр хүндээ үн цэнтэй байдаг. Тэгээд энэ годам маань өнгөтэй өттэй хүмүүс нь хашаа ороогоо зэгцэлсэн сайхан амьдарч байгааг харах таатай байна. Тэгээд сайхан байна. За ингээд цэцэрлэг гараад ингээ явхлаар энэ хашаа байсангүй сайн мэдэхгүй байна. Энэ болохоор орон суц байсан. 2 давхар орон суц байсан. Энийн урдуур ороод тэгээд тэр сургууль руугаа явдаг байгаа.